Энэ бол спорт цогцлбор 2000 гаруй метр квадрат талбай бүхий 3 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж дуусгах ёстой юм. Нийт төсвийнхөө 50%-аас илүү хувийг 3 жилийн хугацаанд зарцуулаад дууссан, ашиглалтанд өгөх хугацаагаа 2 жилээр хэтрүүлсэн гэж аймгийн засаг дарга мэдгдсэн. Мөн л төсөвт өртөг нэмэгдсэн гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулалтанд зарцаагдсан. За төрийн оролцоотой энэ ажил 3 жил асар их хөрөнгө зарцуулсан ч балгас төрхнөөсөө одоо хүртэл салж чадаагүй. Харин энэ барилга зүүн бүсийн худалдааны төв 3000 м квадрат талбай бүхий орчин үеийн шийдэлтэйгээр баригдсан. За Улаанбаатар хотод Түнжин гаруй худалдааны төвөөс ялгагдах зүйл энд цөөхөө. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2.4 тэрбум төгрөг. Ашиглалтанд оруулсан хугацаанд 5 сар. За төр гих менежер 3 жил нэг барилгатайгаа зууралдаж байхад ганцхан компани энэ хугацаанд 8 ийм хэмжээний барилгыг өвөл зүүн гэж ялгалгүй бариад босгоод хэрэглэгчдэд хүлээлгээд өгчхөөр гүйцэтгэлийг биелүүлжээ. Их сайн байна. Одоо бидний энэ авчирсан зүйлүүд өдөртөө л дуусч байна. Уучин бол та яадаг байсан юу? Уучин би одоо энэ дэлгүүр цэгүүдэд тавьдаг. Тийм байсан. Одоо дэлгүүр цэгүүдэд тавьж л байгаа. Задгаа ил захад юм гарч ирсэн үү? Гарч ирсэн. Тэр үед ямар байсан? Тэр үед хуулига муу байсан. Сайхан байна. Сайхан тогтдог сайхан зааланд орж одоо ихэд баяртай байна да. Одоо ямар байранд та энэ мах зардаг байсан? Яг нь ер нь олон жил тэр байрандаа суусаа тэр голох үнс байхгүй. Тэгтээ үүтэн халаалт байхгүй. Сайхан өндөр сэтгэлтэй байна. Тэ энэ аймагт олон очоод дугааргүй сайхан үсэлж байна, олж байна. Гадаа хүйтэн ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаачид 8 эрхлэж иргэд харин худалдан авалт хийдэг хүндхэн нөхцлөөс 5 сарын хугацаанд баруун уртчууд салчгаж. За энэ нь зүгээр л төрийн гихт анхаасан муу менежерийн оролцоогүй орон нутгаас газар дэд бүтцийнхээ дэмжлэгийг тэд аваад л өнөөдөр үүнийг сөндөрлүүлж чаджээ. Энэ худалдааны төвд зүүн 3 аймгийн худалдаачдын экспо зохион байгуулагдаж шат амжилга болгонд нэмэгдэх нэмэн өртөг шингээгүй үйлдвэрийн үнээр сар шинийхээ бэлтгэлийг Сүхбаатарчууд энэ жил хангаж чадлаа. Энэ Сэтимпс гэдэг компани маань болохоор шууд Оросоос, Италиас шууд оруулж ирдэг компани. Оруулж ирээд наран туул руу бөөндөг. Наран туулаас манай аймгийг авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ Сэтимпс гэдэг компаниг шууд ураад энд ороод ирэхээр Италиас, Оросоос орж ирж байгаа үнэн дээр наран туулын үн нэмэгдэхгүйгээр аймаг дээр ирчихэж байгаа. Монгол улсын ерөнхий сайд аймагуудыг орчин үеийн худалдааны төвтэй болгох зорилт тавьсан. За энэ зорилт тавигдаад жил өнгөрч ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөгөөс багагүй хөрөнгө зарцуулагдаад эхэлсэн. За одоогоор Увс, Ховд гэх аймагуудад л тийм захтай болоод байгаа юм. За заавал төр ингэж хөрөнгө зарцуулан барилгачин бололгүйгээр аж ахуйн нэгжүүдэд барилга барих газрыг шийдээд бодлогоор дэмжиж өгчихвөл тун амархан шийдэгдэх боломжууд гарцууд харагдж байна.